За тэгэхээр яг түрүүнд дурдсанчлан ер нь хэмэл оюун маш эрчимтэй хөгжиж байгаа яг энэ цаг үед бол уламжлалт стереотип ойлголтууд нэлээдгүй өөрчлөгдөх ийм хөдөлгөөн бас ажиглагдаж байна л да. Тухайлбал яг маркетингийн салбар дээр энэ өөрөө бас нэлээд хүчтэй орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр энэ нь өөрөө ер нь efficiency буюу одоо үр бүтээмж талдаа болон зардал бууруулах тал дээр тухайлбал яг ямар давуу талууд бас үүсгэж байгаа вэ? За тэгэхээр эхлээд нэг 100 хэдэн баримт төрдөө тийм ээ. Тэгэхээр McKinsey судалгааны компани хийсэн 25 оны судалгаагаар AI ашиглаж байгаа компаниуд бол борлуулалтын орлогоо нэг 10-аас 15% өсгөж чадчихжээ. За мөн одоо Gartner гэх судалгааны компани бол үйл ажиллагаанд AI-г ашигласнаар үйл ажиллагааны зардлаа бол 20% бууруулж байгаа. Тэгэхээр орлогыг өсгөхөд бас зардлыг бууруулах юм бодит үр дүнгууд гарч байна. За дээр нь HubSpot гэх судалгааны компани бас маркетеруудын дунд олон улсад судалгаа хийсэн байна. За тэгээд AI ашиглаж байгаа маркетеруудын 72% нь үр дүнтэй байна, бүтээмжээ дээшлүүлж чадчихна гэдэг юм бүрэн төгс хариулт өгч байна л доо. Тэгэхээр нөгөө бодит үр дүнгууд гарч байгаа учраас яалтчгүй компаниудын хувьд том жижигээсээ үл хамааран өөрсдийнхөө боломжинд тулгуурлаад хэмэл оюуныг одоо маркетингийн шийдвэр гаргалт бизнес модель хөгжүүлэхэд ашиглахаас өөр аргагүй болж байна гэсэн үг. Хөдлөөс бас цаг хугацааны хувьд ч гэсэн бүтээмж нэлээд өндөрсөж байгаа гэсэн юм дүр зураг бас харагдаж байгаа. Энэ тал дээр ямар судалгаанууд байдаг бол ер нь одоо яг энэтэй ингээ уялдуулаад харахаар хүний нөөцийн хувьд ч гэдэг юм уу те маркетер гэдэг мэрэгжил цаашид ер нь хэрхэн хөгжих вэ? За тэгэхээр ерөнхийдөө хэд хэдэн чиглэлд үр дүнгууд гарч байгаа ажлууд хийгддэг байна. За жишээлбэл компаниудын хувьд гэх юм бол нэгдүгээрт бол мэдээж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бол уламжлалт бол хэлбэрээр бол одоо өөрсдөө судалгаагаа хийгээл өөрсдөө бүтээгдэхүүнээ хөгжүүлэл маш их цаг зав гаргадаг байсан бол одоо хэдхэн минутын дотор магадгүй хэдхэн цагийн дотор шийдвэр гаргалтуудыг дэмжих мэдээллийг боловсруулж чаддаг болсон байна л да. Жишээлбэл одоо hyper personalization буюу хит одоо хувийн мэдээлэл дээр нь тулгуурлах маягаар тухайн хүний яг үндсэн хэрэгцээг цаг алдалгүйгээр мэдээд тэрэнд нь тохирсон мэдээллийг тухайн мөчөд өгөх юм боломжтой болж ийн гэсэн үг. Цэгийн оновчлолын өндөр болж ийн гэж байна. Илүү оновчтой болж ийн гэсэн үг. За хоёрдугаарт хайлтын системүүд дээр хэрэглэгч талаасаа ч тэр нөгөө талдаа технологийн компаниудын бий болгосон боломжн дээр тулгуурлаад компаниуд одоо маркетингийн сувгаа илүү өргөжүүлж байна. Жишээлбэл хуучин бол SEO буюу search engine дээр илүү суурилж хүмүүс хайлт хийдэг байсан хэрэглэгчд. Одоо бол GEO буюу generative талаасаа илүү харж ийн гэсэн үг. Нэг өсөндөө нөгөө хиймэл оюун ухаануудын бий болгосон контентууд дээр одоо хайлт хийх гэдэг юм уу? Эсвэл тухайн хүний одоо мэдээллийг AI-аар дамжуулаад хайж байгаа мэдээлэл дээр нь бид нар өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээ мэдээллийг маш хурдан хугацаанд гаргаж харуулах руугаа илүү анхаарч байна гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл хэрэглэгч маань өөрөө магадгүй Google руу орох уу Gemini-аас илүү хурдан хугацаанд яг хүнтэй харилцаж байгаа юм шиг хариултыг илүү авахыг хүсэхгүй гэвэл илүү одоо AI-аас харьцуулт хийдэг ч юм уу харах ийм чиглэл рүү илүү анхаарч байгаа гэсэн. За мөн өшөөнийг гарч байгаа өөрчлөлтүүд бол контент бүтээх асуудлууд байж байна. За тэгэхээр ирээдүйд ер нь график дизайнерууд маань байх үгүй юу гэдэг тий магадгүй илүү сайн AI дээр суурилсан маркетер бий болоод промптуудаа өгөх буюу даалгавруудаа өгснөөр контентууд маань илүү оновчтой бөгөөд бүтэлч ийм контентийг богино хугацаанд зардлаа хэмнээд хийх боломжтой болж эхэлж байна гэсэн. Тий. Маркетеруудын хувьд гэх юм бол энэ ажлын байр бол яг нь ерөнхийдөө нэг хэсэгтээ бол хадгалагдах байх. Гэхдээ маш олон талын ур чадваруудыг цогцоор шингээсэн хэд хэдэн магадгүй одоо ажлын байруудыг нэгтгсэн ийм супер хүм болж хувирах хэрэгцээтэй болж байна гэсэн. Мулти таск одоо шаардаж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний нөгөө уламжлалт нэг л юм маш сайн барайл түүнийг хөгжүүлээд гэдэг энэ ойлголт маань үндийн төв нь өөр тал руу шилжиж байна гэж бас ойлгож байна. Тэгээд одоо жишээлбэл энийг дагаад нөгөө тухайн одоо маркетерийг магадгүй ихтэй сургуулиуд хэрхэн бэлдэх вэ? Яаж тэр мэрэгжилтнийг бэлдэх вэ гэдэг ийм асуудал ялтчгүй одоо сорилтуулж гарч ирнэ. За тэгээд тэр утгаараа жишээлбэл манай санхүүгийн засгийн их сургууль энэ жилээс эхлээд за маркетингийн мэрэгжлийг жишээлбэл AI дээр суурилсан хөтөлбөр болгож хөгжүүлж байна. Тэгэхээр нөгөө уялдуулах байдлаар. Тэгэхээр хичээлийн агуулга жишээлбэл тэр хүнд за зар сурталчилгааны хичээл байлаа гэж бодоход нөгөө storyboard буюу зохиолоо хэрхэн гаргах вэ? Тэгтээ AI-ыг яаж ашиглах вэ? Загвар дизайныг хэрхэн гаргах вэ? Построо яаж бэлдэх вэ? Медиа текстүүдийг одоо хэрхэн хурдан хугацаанд AI-ыг ашиглаж бэлдэх вэ гэдэг юм уу те? Судалгаагаа яаж хурдан хугацаанд хүргэх вэ? Мэдээлэл яаж хүргэх вэ гэх мэт ийм боломжуудыг бид нар нөгөө мэрэгжилтнүүдэд ийм ур чадваруудыг олгож эхэлж байна л да. Тэгэхээр тэр бол яалтчгүй нөгөө нийлүүлэгч талаасаа буюу мэрэгжилтэн бэлтгэж байгаа ихтэй сургуулиудын хувьд бол хөтөлбөр хөгжүүлэлтэнд бас сорилт болж өгч байна. Нөгөө талдаа бол энэ мэрэгжилтнүүд маань өөрсдөө маш хурдан хугацаанд бас хөгжих
За тэгээд ажлын байрандаа нийцсэн хүмүүс болох хэрэгцээ үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр таны өгч байгаа мэдээлэлээс харахад ер нь нэг талаас бол яалтчгүй зах зээлийн хөдөлмөрийн зах зээл төр чиг хандлага бол өрсөлдөөний төвшөнд аваад үзэхээр AI бол үнэхээр том сорилт болж нэг талдаа харж ирж байгаа ш. Гэхдээ нөгөө талд AI-г оновчтой ашиглуулад бас энэ эсрэгээр хөгжүүлэх боломж байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр ер нь яг таны хувьд энийг ямар онцгойс нь илүү экспертүүд харж байгаа. Мэдээж хэрэг нөгөө альва салбарын тодорхой хөгжил нэг талдаа бусад салбаруудад юм уу эсвэл тухайн салбарт боломжийг бүтээж идэг магадгүй бас сорилтуудыг бий болгож идэг тийм. Тэгэхээр энийг бол илүү уялдуулж одоо ажиллах юм хэрэгцээ шаардлага үүсэж байна гэсэн. Би яг нөгөө боловсролын байгууллагын төлөөлөл гэдэг утгаараа бол биднэрт тулгарч байгаа сорилт гэдэг үднээс нь тайлбарлаж байгаа. Гэхдээ энийг бол нөгөө мэрэгжилтнүүдэд бэлтгэхэд бол илүү сайн анхаарч хөтөлбөрөө бидний хувьд ч гэсэн нөгөө хөтөлбөр бол өөрөө манай бүтээгдэхүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол хөгжүүлэлтүүдээ хийгээд явж байгаа гэсэн үг. Яг бизнесийн байгууллага талаас авч үзэх юм бол төрөний дурдсанаар те судалгааны үр дүнгуудыг харах юм бол маш их боломжууд бүрдэж байна. Одоо орлогуудын өсөлтүүд боддоор гарч ийн зардлууд буурж байгаа учраас цаашид энэ хэрэглээ маань улам л нэмэгдэх байх гэж бодож байгаа. Өрсөлдөөн бол нэмэгдэх. Тэгэхээр мэдээж их сургуулийн хувьд бол гол үндсэн зорилго бол одоо хөдөлмөрийн зах зээл дээр маш чадварлаг боловсруулах нийлүүлэх шүү дээ. Тэгэхээр та бүхний өнцгөөс ингээ харахад ер нь ирээдүйн шиг хандлага одоо уламжлалт ажлын байрны хэв маягууд бүхий мэрэгжлийн онцлогууд одоо нилээдгүй тектоник хөдөлгөөн ажиглагдаж байна. Яг зөв. Одоо их сургуулийн сургалт гэдэг маань ч гэсэн өөрөө маш онцлогтой болж эхэлж байна. Нөгөө уламжлалт хэлбэрийн сургалт гэхээс илүүтэйгээр яаж илүү цаг үедээ нийцсэн практик дээр тэр хүн гараад одоо ажлын байрандаа нийцүүц хүн болох вэ гэдэг дээр маш хурдан хугацаанд бүтээгдэхүүнүүд одоо нөгөө хөтөлбөрөдөө хөгжүүлэх юм хэрэгцээ шаардлага үүсэж байна л да. Тий. Тэгээд энэ дээр бол олон улсын сургуулиуд ч тэр сургалтын хугацааг богиносгож байна. Одоо сургалтын хэлбэр технологиудаа ч гэсэн илүү практик руугаа нийцүүлээд маш хурдан хугацаанд хүргэх чадвартай олон талд одоо зүйлийг хийх юм чадвар бүхий хүмүүсийг хөдөлмөрийн зах зээл рүүгээ нийлүүлэх рүүгээ илүү анхаарч ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр төгсгөлд нь нэг зүйл тодруулсан түрүүний би тэрийн ярьжсэн сэдвтэй уялдаагаар ер нь бол AI дээр бол маркетингийн хэмжээнд аваад зөв промпт ер нь бичих нь маш чухлаа гэдгийг бүх төвшөнд тайлбарлаад байгаа шүү. Тэгэхээр тухайлбал танаа дээр яг энэ чиглэл дээр чиглэсэн сургалт хөтөлбөр гэдэг юм уу боловсруулсан програм нь юу вэ? За. Тэгэхээр одоо бид нар нийтдээ бол нэг бакалавр бол мастрын төвшний 30 гаруй хөтөлбөрүүдийг санал болгож байгаа. Тэгээд эдгээр бүх хөтөлбөрүүдийн агуулга дотор нь бол нөгөө тухайн мэрэгжилтэн маань өөрөө ямар даалгаврыг одоо богино хугацаанд бий болгох, бүтээмжийг өсгөх вэ гэдэгтэй холбоотойгоор хичээлийн агуулгуудыг бол бүгднийг суулгаж өгч байгаа. За дээр нь хиймэл оюун ухаан дээр суурилсан 1 жилийн одоо сургалтын хөтөлбөрүүдийг бас гаргасан байна. Тэр чиглэлээр илүү мэрэгсэй гэвэл одоо байгаа мэрэгчлэлтүүд маань манай сургалтын хөтөлбөрт бас хамрагдах боломжтой. Нөгөө талдаа бол нөгөө одоо ерөнхий боловсролын сургуульд төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд гэх юм бол тухайн сонгосон мэрэгжил болгоны хүрээнд за төрүүчээс нь бол төрөд өрцснээр маркетинг болон бусад 5 хөтөлбөрийг бол шууд AI дээр суурилсан хөтөлбөр болгож ингэж энэ жилээс одоо хөгжүүлэлтээ хийгээд явж байна гэсэн үг тийм. За энэ төрөлцөө ирж ярилцсанд баярлалаа та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. Бид хөдөлмөрийн зах зээл болон маркетингийн зах зээл чухамдаа AI хэрхэн нөлөөлж байгаа талаар Сэдвэр санхүү эдийн засгийн их сургуулийн захиргааны нийслэлийн албаны дарга Алтан Гэрэл эрхэмтэй ярилцлаа.